Сайн байцгаана жолоочдоо орон дулаан цаг ирсэн байна. За энэ удаа бид нар та бүхэндээ нэгэн зөвлөгөө хүргэе. За зуны халуунд машины тосоол халах, түргэх зүйлүүд байдаг. Түүний шалтгаануудын нэг нь радиаторын таг байдаг. За тэгэхээр радиаторын таг өөр дөрөө 0.9 гэсэн хэмжигдэхүүн байдаг. 0.9 кПа-ийн даралтыг даах чадaltaй гэж заасан байна. За энэ маань байх ёстой хэмжээнээс хүрэхээс өмнө тосоолоо түргдэг ийм үзэгдэл гарч ирдэг. Жишээ нь энэ багцсан дээр шалгаж үзэхэд ингээд ажиглахад даралтаа алдаж байна. За энэ багцны индикатор зүүн доош унж байгааг та бүхэн ажиглаж харж байна. За ингэснээрээ тосоол маань жоох халаад ирэхээр илүүд рүүгээ шингэнийг усгаад гаргачих чинь гэсэн. За тэгээд хөргөлтийн шингэн рүүгээ илүүд сонгоо хөргөлтийн шингэнийг гойхолсноор машин ингээ хурдан. За тэгвэл бид нар шинэ дөнгөс сая радиаторыг цаглалаа. Адилхан 0.9 кПа-ийн даралтыг даах ийм таг байна. За энийг шалгаж тестлээ. Тэнгууд индикатор зүүн маань байх ёстой хэмжээ буюу ногоо хэмжээс дээр цааж байна. Энэ маань радиаторын таг маань энэ даралтыг дааж чадна гэсэн. За радиаторын таг хоёр үүрэгтэй байдаг. Нэг нь илүүд рүүгээ даралтыг шингэнийг гаргах, нөгөөх нь хөрсөн үед илүүд л тосоолыг радиатор руу оруулах гэдэг ийм үүрэгтэй байдаг. За манай доктор авч үзэж компани аль салбар дээр очиж та радиаторын тагаа илгэсэн хэсэг даралтай барьж байгаа хэсгийг үнгүй шалгуулаарай.